За бид нар шөнийн 3 цаг 20 минут хүртэл пост харлаа. Энэ компани бол яасан бэ гэхээр үйл ажиллагаа хэвээ явж байна. Тэгээ бид нар юу гэж байгаль орчны сайд ямар шийдвэр гаргасан юм бэ? Үний юм бол худлаа хуураад анх ирдэг гэж тайлбарлаж аваад шүн өдөр ажилладаг байгаа юм шиг хаалттай байна. Тэгэхээр танай байгаль орчны сайд ямар шийдвэр гаргасан чи байсан ч бид нар танилцуулах хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаар энэ компани тусгай зорилтын замаар одоо хүн даасан хэрэгс хэрэг тусгай зорилтын замаар явна гэсэн Асааны тухай хуулийг зөрчсөн учраас энэ бол байгаль орчны эсрэг гэмтэр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хайш төрхийг тоосороо зөрчиж байна. Тэр нь нэлт башир ургамд орох боломжийг одоо хаагдуулж байгаа байгаль орчны нөхөн төлөв тооцоолмоор байна. Энэ ажиллаад байгаа хэрэг техник усан орлого олмоор байна. Одоо яг хөө байсагч хүмүүс бүх талаас нотлох баримтыг аваад чи яагаад эренж байдаг юм аяг дээр хүн гэж үргэлж тэгдэг штэ чи. Яаж яагаар хараа та нарын бүх байртаа бокорт өгчөөч гэж гуйгаад байна. Бокорт одоо биднээс та мэдүүлэг аваад нотлохыг аваад нөгөө талаас аваад бокорт өгчүүл бокор энэч ядагдагчаар татна. Ядагдагчаар татах дөрвөн үндэслэг байгаа. За 3 дахь яаж гэхээр танаас сайд чи сая мэддэг хийлээ. Өнөөгөө бидний эрүүл мэндийн өөрөөс гоо сайхнаа хөдөлгөж чинь юу гэж мэддэг хэсгээд тухайн компани талбай дээр одоо өрөм тавьж байгаа Хавьян General компани одоо замын транс тэр зам тавих талбай дээр өрөм тавьж тэр туслан гүйж компаниуд дээр арга хэмжээ авах чагаа утга бүх юм ярьлаа. Энэ хэргийн хийсэн юу гэхээр толгой компани. Тэгээс манай Монголын жижигхэн тэр машины төрөөслүүдийг юу л тэр ургалтай дээр нь тэр өрөм тавьдаг компаниуд яах вэ гэхээр хизээч дор мэдээж хол хэрэгтэй тавихгүй. Энэ компани ч өөрөө судалгаа хийж байгаасаас тослон гүйж чад танай тэр сайд чинь тослон гүйж компаниудад арга хэмжээ авах гэж ярьлаа. Энэ хүн ч одоо ингээд уг нь манай орончид дээр үдэл нэг юм эрзэний ямар хөл гардыг зохиод мэдэр сэтгэхээр шалгаад идэг гэсэн. Ер нь бол одоо тэр шалгаж ярьж дээр нь энэ байгаль орчны тадын мэдлэгтэй хүн баймаар та нар сайд чинь мэдлэггүй байгаад хараа мэдээлэл арга зүгээр ханх хэрэгтэй байна. Одоо миний өргөдлийн дагуу тайлбар мэдүүлэг авсан уу энэ компаниас? За одоо ер нь бол 40 шалгуур шийдвэрлэх ажиллагаа гомдол мэдээлэлээр яваад 40 шалгуур шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. За шүү энэ нэг том алхам тий. За. Би бол өөрсдөө хийсэн Хавьян General компанитай холбоотой төвсөн төлөвчөөс нь одоо за. Одоо хараа энэ компани гэж бид нар шүн төлөө Монгол улсын хуулийг одоо зөрчөөд ингэж яваад байгаа нь зөв буруу юу? Дээр нэг юм байна. Тэнд хараа өчтөр орой маш том юмыг бид илрүүлээ. Яагаад усны ундран дээр улсын онцгой объект гээд 800 хадгаар ангийн одоо алба хааштай хамгаалдаг тийм бүсдээр энэ замын тараас явж байгаа танаа яам энэ дээр анхаарал хандуулах. Энэ ч өөр усны хаалбар газар улсын онцгой бүс нь шүү дээ энэ ч өөрөө. Хөө тэнд одоо 7 орчим ходог байна уу? Би шөнө бол тоолж чадсангүй хэдэн ходог байна. Тийм газар дээр яг хажууд нь ерөөсөө хэдхэн метрийн зайд зам тавьж байгаа гэдэг чинь өөрөө усны ундран дээр зам тавьж болохгүй шүү дээ. Энэ өөр чинь мэдээлэл байна уу? Улсын тусгай объектыг хамгаалж идэв юм хамгаалт төрийн хамгаалт. Улсын онц чухал объект, усны хаалбар газар, усны хотгууд дээр усны харуул байдаг юм. Тийм газар зам тавьжаад байгаль орчны яамны сайд нь өөрөө та нар менежерийн төлөвийг авчаад өгөөч. Бид нар бэлэн байх шүү батлаад өгөх гэж ийм юм яриа суужид. Яг энэ компани албарчид тайлбарсан танаа сайд чинь. За одоо энэ талаар хэлж байна. Усын хотгууд мэдээлэл байхгүй. Одоо бол энэ General компанитай холбоотой 40 шалгуур шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. За. Тэгэхээр одоо би яг холбоотой мэдээлэл одоо Хавьян General компани төвсөн төлөвлөсөн одоо мэдээлэл аваад. Одоо шинээр өгслээд үстэй. Шинээр орнотын хэрэгсэл замаар тоос хүн заасан тэргээд явж байгаа шүү. Чамаа явуулсан шүү дээ. Мэдээллийн тухай хуулиураар усын байсаагч байгаль орчны яам засаг дарга хизээ цагч өгж болно гэсэн. Би өөрөө ч сүнчээр явуулсан. Одоо байг мэдээлэл өгсөн. Энэгээр энэ компани сайдын одоо шийдвэрээр юу зогсоосон байхад одоо явлаа гэдэг нэг мэдээлэл. Хоёр дахь нь болохоор энэ компани хүн даасан тэрэг тэргээр орнотын хэрэгсэл замаар байгаль орчны хурд туршуулж байгаа мэдээлэл өгсөн. Одоо би өөрөө цагаан саасан дээр мэдээлэл гаргаж тугай мэдээлэл үнэн зөвгөд гаргасаар зорчих юм бол одоо болчих гэдэг нь тэгэхэд ирж байгаа. Тэгээ танаа дахиад сайрах шинээр үүснэ нөхцөлөдөө дахиж шалгуулмаар байна. Шинээр үүсэж ш нөхцөлөд. За би үл яасан нь листийн дахиж шалгуулах гэж өгсөн төслийн гомдол мэдээлэл ороод 40 шалгуур шийдвэрлэх ажиллагаа явагдаж штэ. Тэгэхээр энэ таны нөргөл гомдолтой уяад энэ талаар мэдүүлэг тайлбар аваа явна гэсэн. Дахиад өгч штэ. Дахиад урьдчилан тээвэрлэл хийсэн
тэр байр тас тэгээд одоо энэ чинь одоо саяны юм дээр ороо явчих шүү дээ. Үгүй шинээр дахиж тусдаа байж. Дахиад үгүй. Багсаж нэг болгоод байгаад та нар 23 нүрдлийг шалгаагүй учраас 15 сарын хоног ухас үүдгээд энэ компани та нарын одоо та нар чимээгүй яаж чад боломж авсан байхгүй байж яагаад гэж хэлжээ. Би шам гүтгээгүй чи гомд гарч байна. Яам хэн шалгалт хийж бохоод хэргийг явуулахгүй байснаас болоод яасан бэ гэхээр энэ компани бүх судалгаагаа хийгээд бүх модоо огтлоод замаахаа ажил хийсэн байхгүй. Хэрэг 3 сарын 23-нд өгсөн миний гомдол мэдээлэл та нар ажлаас гарах шалгаа зогсоосон бол тэр их борс үүдэгдэхгүй, тэр олон өрмийг голын ихтэй тавихгүй, тэр олон хими байсан мó алтай юмыг хөрсгөө хийгээд авахгүй байсан байхгүй юу? Энд чинь үнэхээр аюулгүй байдалд одоо халтгаар юм болоод байгаа. Одоо энэ нь хараа багс биш шинээр